Зэн бэкграундын уг нь янзлчил зүгээр л юм тийм ээ. За яах вэ? Ингээд эхэлчихэ. За эхлэе хэдүүлээ. За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод байршилтай Монголын тэргүүлэх хэрэгтэй сургуулиудтай хамтран зохион байгуулж буй энэхүү 2 өдрийн үйл ажиллагаа маань цахим хэлбэрээр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү үйл ажиллагаанд нийт 27 ихтэй сургууль оролцож байгаа бөгөөд боловсролын үнэлгээний төв ангуул дүүргийн боловсролын хэлцээс дэмжлэн ажиллаж байгаа юм а. Жил болгон орчсон сургууль маань төгсөгчдөө зориулж олон улсын сургуулиуд болон дотоодын их сургуулиудын танилцуулгуудыг хийдэг уламжлалтай. Харин энэ жилийн хувьд цаг үеийн байдалтай уялдуулан нийгмийн харилцагынхаа хүрээнд боловсролт хамтдаа урайндор нийт 21 аймаг Улаанбаатар хотын 12 дугаар ангийн төгсөж буй сурагч нартай зориулсан мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор анх удаага улсын хэмжээнд цахим үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм а. Бидний урилгыг хүлээн авч энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа Отгон тэнгэр их сургуулийн төлөөлөл танилцуулга хийхээр ирсэн байна. Бидэнтэй хамт Отгон тэнгэр их сургуулийн маркетингийн албаны дарга Мөнгөнхүү мөн сургалтын албаны Мягмархүү ах маань хамтран ажиллагаар хүрээд ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Сайн байна уу? Энэ сайхан өдрийн мэнд хүргье. За мөн танилцуулгад маань оролцож буй нийт оролцогчдод баярлалаа. Намайг Мөнх болд гэдэг орсон сургуульд дэлхийн түүхийн мэргэжлэр хичээл заадаг ийм хүн байгаа. Өнөөдөр та бүхэндээ бид Отгон тэнгэр их сургуулийн танилцуулгыг илтгэгч багштай хамтран удирдан зохион байгуулж хүргэх юм. За оролцогч хүүхдүүд маань сүүлийн 15 минутанд асуулт хариулт явуулах боломжтой байгаа. Асуултаа та бүхэн question and answer буюу Q&A гэсэн хэсэгт бичиж ирүүлснээр бид нар асуултыг бүртгэн авч илтгэлийн төгсгөлд хэлцэх боломжтой. За ингээд Отгон тэнгэр сургуулийн маркетингийн албаны дарга Мөнгөнсөх танд сургуулаа шилжүүлье гэж байна. Бидний сургуулаа танилцуулаач. Монголын бас хамгийн ихний сургуулиудын нэг тийм үү? За баярлалаа. Энэ одоо сайхан боломжийг олгож байгаа орчин сургуулийн нийт хамт олон удирдлагууд багш нар тийм ээ. Та бүхэндээ бас зүйлийг талархснаа өөрийнхөө зүгээс болон хамт олонныхоо зүгээс илэрхийлж байгаа таатай байна. За ингээд Отгон тэнгэр их сургуультай одоо танилцах аялал та бүхнийг урьж байна. Яг за миний скрин харагдаж байна уу? Харагдаж байна. За Отгон тэнгэр их сургууль маань 1991 онд байгуулагдсан. Өдгөө 30 жилийнхаа одоо ойтой золгож байгаа ийм одоо түүхэн ойтой золгож байгаа ийм он жилүүд бидний өгтөж байна. Тэгээд 2021-с 2022 оны хичээлийн жилд одоо ямар одоо тэтгэлэг за мөн одоо ямар хөтөлбөрүүдийн тухай байх вэ гэдгийг би одоо та бүхэн танилцуулахад ингээд бэлэн боллоо. Түрүү танилцуулах дээр бас эхлээд наваг ус нэрээ маань буруу хэлсэн шүү. Мөнгөл тогшоо. Мөнгөнсөх шүү бэ. За ингээд лайв хийж байгаа хүмүүс андуурч магадгүй тийм ээ. За альва байгууллага за тэр дундаа боловсролын байгууллага бол эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс гэх зүйлийг одоо зайлшгүй дэвшүүлж за тэгээд одоо алсын хараантаа хүрэх гэж эрхэм зорилгоо одоо эрхэмлэж үнэт зүйлсээ одоо дээдлж ингэж одоо ажилтдаг уламжлалтай. Мөн манай байгууллагын хувьд ч гэсэн тэгэхээр одоо гурван зүйлийг бол эрхэмлэж ажилтдаг. За эрхэм зорилгыг бас та бүхэнд урьж танилцуулахад мэдлэгээрээ баялаг бүтээж манлайлах чадвартай, ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэнэ гэсэн эрхэм зорилгыг бид нар бол онцлсан байгаа. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн одоо мэргэжилтэн бэлтгэхээс гадна манай сургууль бол ирээдүйд ёс суртахуунтай за хамгийн гол нь нөгөө нэг хүн байх гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Хүн байхын төлөө бол бид нар за оюутнуудынхаа хэлсэгчдийгээ замун хамт олонныгаа бол бид нар ингэж өдөртөн чиглүүлж одоо ингэ сургаж ингэж ажилтдаг байгууллага байгаа. За алсын харааг бол дуртахгүй мөрч болохгүй. За олон улсын стандарт нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг байх болно. За мөн орчин үеийн технологийн дэвшил, инновацийн хөгжлийг үйл ажиллагаанд бид нэвтрүүлсэн сургалт судалгааны их сургууль байх болно гэж ингэж одоо алсын хараа тодорхойлсон. За энэ дээр үүн дээр бол хувийнхаа зүгээс бол би бол ингэж одоо хамт олно байгууллага бол одоо дүгндэг тэрний юу гэхээр сургалт судалгааны их сургуулийн одоо статусыг бол одоо маш өдрөөр бид нар бол хадгалж авч чаддаг юм байгууллага гэж ингэж ойлгодог. За үнэт зүйлсийг бол бид нар нийгмийн хариуцлагатай, за уламжил шинжилтэй, одоо шинжилгээг бид нар хэдий одоо нэвтрүүлж байгаа боловч уламжлалаа бол одоо хаяхгүй орхихгүйгээр бид нар уламжлалаа чадгалсан шинжилээч одоо шинжилгээний салхиач оруулсан ийм байгууллага
байхыг эрмэлздэг. За мөн бүтээл сэтгэлгээтэй оюутандаа бол академик эрх чөлөөг нь олгож бол бид нар кредит системээр бол оюутнуудыг одоо сургадаг. За мөн одоо тогтвортой хөгжил дэвшлийг одоо бас бид нар хадгалахыг хичээдэг. За мөн одоо оюутнуудаа бол шудраг өрсөлдөөнөөр одоо шудраг дүнгийн үнэлгээтэйгээр сурах боломжийг олгодог юм байгууллага гэж ойлгож болно. За дараагийн одоо слайд дээр чанарын баталгаажуулалт гэдэг зүйлийг бол зайлшгүй дурдах ёстой гэж ингэж бол үзэж PPT-г бэлтгэсэн байгаа. Энэ юу вэ гэхээр альва ялангуяа боловсролын байгууллага тэр дундаа дээд боловсролын байгууллага гэдэг бол чанарын баталгаажуулалтаар хөтөлбөрүүдэд байгууллага заавал баталгаажуулсан байх ёстой. Энэ дашрамд бас одоо элсэгч нарт 12 дугаар анги төгсөж байгаа мөн одоо ирээдүйд оюутан болох одоо сурагчдаа тийм ээ залуучуудад бол нэг зүйлийг бас одоо хичээн хөлн захихад альва одоо сургуулийн та бүхэн чанарын баталгаажуулалтаар ямар хөтөлбөр орсон бэ? Чанарын баталгаажуулалтад яаж хамрагдсан бэ гэдэг бол заавал харах нь бол хэрэгтэй шүү гэдэг бол хувийнхаа зүгээс зөвлөё. За боловсролын байгууллагын хамгийн чухал үзүүлэлт бол одоо чанар байдаг. За энийг бол та болон за лайв үзэж байгаа бүх хүмүүс бол санал нэгтэйгээр одоо толгойд өгөх гэж ингэж бодож байна. За чанарын баталгаажуулалтад за Монгол улстай болон олон улсад за манайх ISO 9001/2015 гэж одоо хамгийн ихэнд гарч байна тийм ээ. ISO 9001-ийг за чанарын менежментийн одоо удирдлагын тогтолцоог Монгол улстай хувийн хөгжлийн сургуулиас анх бол нэвтрүүлсэн. За бидэнтэй хамт бол одоо 4 улсын сургууль байгаа. За ингээд нийт одоо Монгол улсад бол ISO 9001-ийг нэвтрүүлсэн 5 сургууль байдаг. Тэдний нэг нь Хотгод ирэх сургууль байх нэ. За түүний дараа ACBSP гэж. За энэ ACBSP гэдэг байгууллага болохоор Америкийн нэгдсэн улсад төвтэй за олон улсын одоо их сургуулиуд донд бизнесийн хөтөлбөр, бизнесийн сургуулийг магадлан итгэмжилдэг ийм одоо байгууллага байдаг. За ACBSP-гээр 2017 онд Утганд ангир их сургууль бол магадлан итгэмжлэгдсэн. За үүний хүрээнд бол ACBSP-ийн 8 дугаар бүсийн одоо бизнес simulation гэдэг бизнес загварчлалын олон улсын тэмцээн болдог. Бизнесийн сургуулийн оюутнууд багштайгаа зөвлөгтэйгээ хамт ингэж одоо тэмцээн бизнесийн тэмцээн болдог. За тэгэхээр энэ дээр бол Утганд ангир их сургууль бол 2 удаа оролцсон. 2 удаа оролцохдоо зөвхөн Утганд ангир их сургууль биш. Утганд ангир их сургуулиас гадна Монгол улсын тэргүүлэх ихтэй сургуулиуд бол бас оролцсон байдаг. Гэхдээ яг энэ дашинд бас нэг зүйлийг бас бахаргаад хэлгээд бизнес эдийн засгийн удирдлагын сургуулийн оюутнууд болон багш нар маань бол оюутнууд маань 2 удаа оролцохдоо хоёуланд нь дид аврах болсон. Дид байрын эзэд болсон. За яг нэгдүгээр байранд болохоор тэрүүн байранд болохоор Дубай их сургуулийнхан бол орж исэн ийм одоо амжилттай манай эдийн засгийн бизнес удирдлагын сургуулийн одоо багш болон оюутнуудын хамт олон байдаг. За түүний дараа Европын холбооны улсын Erasmus Plus төслийг бас цугсгаан дурдъя. Асуулт хариултан дээр илүү дэлгэрэнгүй асууж бас хариулах боломжтой. За олон улсын стандарт нийцсэн чанарын баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлсэн сургуулаа. За мөн Монголд анхдагч манах. За Erasmus Plus төсөл маань болохоор Европын холбооны ихтэй сургуулиудад их сургуулиудад хэрэгждэг. За ийм одоо хөтөлбөрийн магадлангийн одоо байгууллага байдаг. За дээд боловсролын үед Erasmus Plus хөтөлбөрийн магадлалыг итгэмжлэгдсэн. За анхны сургуулагч төрөндөө өртсөн. За тэгээд үүнтэй холбоотойгоор бас илүү давуу талтай нь юу вэ гэхээр хэрвээ Erasmus Plus одоо магадлалыг итгэмжлэлээр хөтөлбөрийн магадлалыг итгэмжлэгдсэн сургууль та сурах юм бол Европын холбооны их сургуулиудад бол одоо суралцах агсан төвшөнд болон одоо оюутан солилцоогоор суралцах ийм боломж бол нэгддэг шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За мөн Монголдо одоо анхдагч бөгөөд цорын ганц боловсролын магадлалын итгэмжлэлийн үндэсний одоо зөвлөл. За энд 1999 онд анхны удаага. За тэгээд мөн 2 дахь 3 дахь удаага гэдэг дараараас нь бид бол магадлалыг итгэмжлэгдсэн Монгол улстай мөн анх удаага улсын хэмжээнд магадлалыг итгэмжлэгдсэн ийм их сургууль байгаа. За Утганд ангир их сургууль бол хичээлийн 3 байртай. За энэ хамгийн ихэнд харагдаж байгаа бол манай Утганд ангир сургууль хууль зүйн сургууль. За ардталт нь байгаа нь бол эдийн засгийн бизнес удирдлагын сургууль. За энэ одоо баруун талынх болохоор манай хүмүүнлэгийн сургууль гэдэг ийм 3 сургуультай Утганд ангир их сургууль маань үйл ажиллагаа явуулдаг. За бид өхний хэлж одоо заншсанаар тийм ээ Баянзүрх дүүргийн 5 дахь хороо буюу Жокийн музей гэж ярьдаг. Жокийн музей яг зүүнтэлд манай сургууль байрладаг. За тэгээд цэвэр тоглог одоо гудамжинд за ногоон одоо гудамжинд байрладаг ийм онцлогтой. За Утганд ангир их сургуульд хэрэгжүүлдэг дараах 18 хөтөлбөрийн тухайд бас би цухас дурдъя. За бакалаврын 18, за магистрийн 9,
докторийн 2 гэсэн ийм одоо хөтөлбөрүүдийг маань сургууль дээр хэрэгжүүлдэг байгаа. За энэ цэнхэр өнгөөр бичсэн хөтөлбөрүүд нь болохоор хүмүүнлэгийн сургуульд хэрэгждэг хөтөлбөр байна. Ногоон өнгөөр бичсэн нь болохоор эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийнх. За одоо эрх зүй гэдэг одоо энэ оранж өнгөөр бичсэн нь болохоор манай хууль зүйн сургуульд хэрэгждэг хөтөлбөр байгаа. За хөтөлбөрүүдийг би бас танилцуулах зүйтэй. За агаарын тээврийн үйлчилгээ буюу одоо манай сургуулийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдийн маань нэг агаарын тээврийн үйлчилгээг 2017 онд манайх Монгол улстай анх удаа агаарын тээврийн үйлчилгээ буюу бидний одоо хэл зайснаар онгоцны үйлчилэгч flight attendant гэдэг тийм ээ онгоцны үйлчилэгчийн ангийг бид нэр 2017 онд Монголд анх удаа за бүгд найрамд Солонгос улсын Хансоо их сургуультай хамтарч 2 дээр нэмэх 2 хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэлсэн. За эхний ээлжний элсэгчд маань 2021 оны намар буюу энэ одоо 5 сар төгсгöd Хансоо их сургууль төгсгöd одоо ингээд шалгалтаандаа бэлдээд диплом хамгаалалт бэлдээд ингээд байж байгаа одоо төлийг бахархаж одоо сайшаалтай байгаа. За тэгээд 2 дээр нэмэх 2 хөтөлбөрийн давуу тал нь болохоор Хотын нэгэр их сургуулийн дипломтой төгсөх нь байна. Мөн Хансоо их сургуулийн дипломтой төгсөх нь байна. За тэгээд зөвхөн дотоодын авиакомпанид ажиллах биш. Хансоо их сургууль төгссөн давуу тал нь болохоор магадгүй Солонгос заазда тэр дундаа үнэхээр бас цаашаа одоо сурч өөрөө биеэ дайчилж чадвал бүр дэлхийн олон улсын одоо авиакомпанид усны үйлчлэгчээр за мөн одоо агаарын тээврийн салбарт ингээд ажиллах юм боломжтой юм. Маш одоо гоё өргөн хүрээний тийм ээ өргөн бололцоотой ийм одоо хөтөлбөр байгаа. За англи хэлний багшийн хөтөлбөр бол за ойлгомжтой. За англи хэлний багш болох нь байна, мөн бас орчуулагч болох нь байна. За Хятад, Солонгос, Герман, Япон хэлний орчуулагчийн бас мөн орчуулгын багшийн ангиуд байгаа. За сэтгүүл зүйн хөтөлбөр бол за сэтгүүлч бэлтгэнэ гэсэн үг ойлгомжтой. За тэгэхээр сэтгүүлч гэдэг нь бол одоо үнний дуу хоолой болох ёстой. Би бол өөрөө бас сэтгүүлч мэргэжилтэй 2012 онд сэтгүүлч мэргэжлэр би бас сурвалж төгссөн. За одоо үзэгний үзүүр шиг хурц бичээ гэж одоо бас нэг сайхан үг байдаг тийм ээ. За тэгэхээр сэтгүүлч одоо яг ийм цаг үед ийм нийгэмд бол үнэхээр одоо чанартай сэтгүүлчийг бэлтгэх ёстой. Үнэхээр одоо хөдөлтөгдөхгүй, үнэхээр үнэн зөвийн төлөө шударга өсний төлөө дуу хоолой болждгоо сэтгүүлчийг бэлтгэх ёстой гэж ингэж одоо манай байгууллага манай хамт олон бол үздэг. За тэгэхээр сэтгүүлч одоо болохыг хүсдэг залуучууд сурагчид байвал за энэ хөтөлбөрийг бас сонирхоод үзээрэй гэж ингэж бодож байна. За сургуулийн өмнөх насны боловсрол буюу бидний хэл зайснаар бол одоо цэцэрлэгийн багшийн анги байж байгаа. За цэцэрлэгийн багш маань бол манай сургуулийн илүү даваа талтай. Тэрний юу гэхээр Хотын нэгэр их сургуульд иргэдээ түшиц одтой жаалууд гэдэг одоо цэцэрлэгтэй. За энэ цэцэрлэг дээрээ бол манай оюутнууд за төгсөх курсын оюутнууд байна. Да ялангуяа өөрсдөө бол бэлэн одоо дадлахын одоо суур бааз байдаг учраас суралцаад бол маш гоё одоо илүү одоо дөхөм гэж хэлэхэд одоо болох юм байна тийм ээ. За ингээд сэтгэл судлал хөтөлбөрийг бол одоо бас зогсгон дуртай. За дэлхийн нийтээрээ бол одоо хүн төвт боловсролыг одоо дэмждэг хэрэгжүүлж эхэлсэн одоо энэ цаг үед бол сэтгэл судлал гэдэг хөтөлбөр бол зайлшгүй байх ёстой гэж ингэж үзэж байгаа. Сэтгэл судлалаар суралцж сэтгэл судлаач болохыг сэтгэл зүйч болохыг хүсдэг залуучууд хүүхдүүд их олширсан байгаа бас харагдсан. За тэгэхээр энэ дээр бол манай сэтгэл судлалын хөтөлбөр бол та бүхэнд бол одоо бүрэн нээлттэй гэдэг хэлэхэд таатай байна. За альва байгууллага одоо ерөөсөө дэлхийн нийтээрээ бүх байгууллага, бүх ерхий боловсролын сургууль, бүх дээд боловсролын байгууллага гэдэг юм уу тийм ээ. Дэрэгдээ заавал сэтгэл зүйчтэй байх ёстой гэдэг ийм шаардлагыг бол тавьдаг гэсэн. Тэгэхээр одоо төгсөөд одоо ажлын байранд дарахад ажлын байр бол одоо хангалттай хаач одоо ажиллах боломжтой гэж ингэж үзэж байгаа. За олон улсын харилцаа хөтөлбөр байна. Олон улсын харилцаа хөтөлбөр маань мөн бүгд найрамд Солонгос улсын Хансоо их сургуультай хамтарч хэрэгжүүлдэг. Бид нар 3 дээр нэмэх нэг хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг. Түрүүн бас агаарын тээврийн үйлчлэгийн дээр бас нэг зүйлийг ярих амарчсан байна. Агаарын тээврийн үйлчлэгээ болон олон улсын харилцаа хөтөлбөр хамтарсан хөтөлбөр дээр оюутан маань тухайн сургууль руу солилцоогоор явахдаа заавал топикийн 3 гэсэн оног солонгослны топикийн 3 гэсэн оног авсан байх юм шалгууртай байдаг шүү. Мөн олон улсын харилцаа маань 3 дээр нэмэх нэг. За тэгээд топикийн 3 гэсэн энэ оног авсан байх ёстой. За сурч явах хугацаанд бол нэг улирлын туршид төлбөргүйгээр Тайваны Минчуан их сургуульд очиж бас ингэж суралцах юм боломжтой. За замын зардал хоол байрныхаа мөнгийг бол одоо хувийн зүгсээ таадаг ийм хөтөлбөр байгаа. За нийгмийн ажилтан Монгол хэл уран зохиолын багш за улс төр гэсэн эдгээр хөтөлбөрүүд бол өмнөлийн сурвалж хэрэгждэг байна. За хууль зүйн сурвалж маань эрх зүйн хөтөлбөр байна. За эрх зүйн хөтөлбөр дээр бол одоо
дэлгэрүүл заавал ярих шаардлагагүй байх гэж ингэж бодож байна. За одоо манай сургуульд багшилж байгаа хамгийн одоо мундагч сайжрал гэх юм бол тийм ээ. За хөдөлмөрийн баасан гэж одоо монголчууд тэрээр ярьдаг. Хөдөлмөрийн хуулийг анх санаачилж хөдөлмөрийн хуулийг анх одоо сэрүүлж исэн одоо хөдөлмөрийн баасан гэж агуу багш байна. За үндсэн хуулийн цэцгийн наран чимэг гэж нараа багш маань бас байдаг. За тэгэхээр эрх зүйн хөтөлбөр бол энэс цааш одоо заавал ярих шаардлагагүй хаа гэж ингэж бодож байна. За компьютер програм хангамж хөтөлбөр маань бол нэгдээд одоо 2 жил болж байгаа шинэ хөтөлбөр. За гэхдээ одоо дэлхийн нийт бол одоо ерөөсөө бүх зүйл одоо энэ захин програмчлал одоо компьютер гэдэг зүйлийг нэвтэрсэн. Энэ үед бол маш их эрэлт хэрэгцээтэй юм хөтөлбөрөө гэж ингэж ойлгож байгаа. За компьютер програм хангамж хөтөлбөр маань болохоор энтгийн сургуультай бол хамтарч за 2 дээр 2 хөтөлбөрөөр ингэж бас бэлтгэдэг хөтөлбөр байгаа. За миний түрүүний хэлжсэн нөгөө ACB гэж ярьжсэн да тийм ээ. Америк нэгдсэн улсад одоо төвтэй бизнесийн одоо сургуулиуд мардлын итгэмжлэл ингээд. За тэрний хүрээнд за манай энэ нэгтлэн бодох бүртгэл бизнесийн удирдлага санхүү банк альж үйлчлэл менежмент гэсэн эдгээр хөтөлбөрүүд маань болохоор бүгдээрээ бас одоо ACB хөтөлбөрт мардлын итгэмжлэгдсэн гэж ингэж хэлж болно. Илүү даваа талтай гэж бас ойлгож болох нэ. Альж үйлчлэл менежмент хөтөлбөрөөр бол одоо манайх цалинтай дадлагжигч одоо энэ хөтөлбөр бас хэрэгжүүлж Япон руу бас манай оюутнууд сая намар бол явчихсан байгаа. За тэгэхээр ийм одоо хөтөлбөрийн альж үйлчлэл менежмент гэсэн хөтөлбөрөөр гадагшаа бас энэ дадлах их цалинтай дадлах их юм боломжтой юм байна шүү гэж ингэж ойлгож байна. За тэтгэлэг хөтөлбөрүүдийн тухай та бүхэнд бас зөвхөс дурдъя. За тэтгэлэг хөтөлбөр тэтгэлэг гэдэг бол яалтч байхгүй дээд боловсролын байгууллага. За ялангуяа сонирхож байгаа одоо эсэгч нарт бол хамгийн одоо чухал одоо сонирхолтой зүйл байдаг. За тэгэхээр маань сургууль дээр хэрэгждэг олон одоо хөтөлбөрүүдийн одоо гурыг бас та бүхэнд дурдъя. Үүсгэн байгуулагчийн нэрмж тэтгэлэг буюу оюун оролт багшийн ном тэтгэлэг байгаа. За эхний 2 улирлаас эхлэн дараалан A үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийн хөнгөлтийг тухайн оюутан маань эдлэх нь байна. За мөн төгсөгчийн нэрмж тэтгэлэг байгаа. 2-оос 4-р курсын оюутнуудаас за сурлагын амжилт олон нийтийн оролцоо манлайлалаараа шалгарсан шилдэг оюутнуудаас сар бүр 100,000 төгрөгийн гээд үндсэндээ хичээлийн 10 сарын хугацаанд 1 сая төгрөгийн тэтгэлэг авах боломжтой тэтгэлэг байна. Батбандан их сургуулийн манлайлагч гэсэн тэтгэлэг байгаа. Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрөг тохиолдуулаад 2-оос 4-р курсын оюутнууд за хамт олонний одоо шалгаруулж манайх манлайлагч хэмээх арга одоо үйл ажиллагааг жил болгон одоо явуулдаг байгаа. За яг тэрний тухай одоо манлайллын Батбандан их сургуулийн манлайлагч гэсэн ийм тэтгэлгийн тухай танилцуулга та бүхэнд хүргэлээ. За тэгэхэд илүү дэлгэрэнгүй тэтгэлгийн тухай мэдээллүүдийг авах хүсвэл та бүхэн за Батбандан цэг эдүү цэг юм гэсэн манай пэйж сайтаар ороод вебсайтаар ороод бас авах боломжтой. За мөн бас одоо хөнгөлт урамшууллыг бас та бүхэн танилцуулах зүйтэй. Тэрний юу гэхээр за одоо энэ хамгийн дээр харагдж байгаа энэ манай сагсан бөмбөгийн links буюу Otis links гэдэг манай шилүүснүүд багийнхны зураг байж гин. За эдгээр маань яадаг вэ гэхээр одоо жишээ нь одоо сагсан бөмбөгийн шгшээ багийн тамирчин оюутнууд маань за хичээлийн эхний жил бид нэр анх шгшээ багт элсэж ороход нь 100 оног өгчдөг. За яг гэрээ байгуулад журмын дагуу гэрээ байгуулсан оюутнуудаа тамирчин оюутнуудаа бид хүн болгон 100 оног өгчдөг. За тэгээд тэр оюутнууд маань бол хичээлийн эдвэх, эрц, багш нараас ирж байгаа дүн тийм ээ тодорхойлтыг үндэслээд үнэхээр одоо яг тэр 100 оног хүрч чадчихвэл тухайн хичээлийн жилийн төлбөрөөс 100% одоо чөлөөлдөг ийм боломжтой. За яг хоо магадгүй одоо чинь 90 оног хүрдэг юм те. Тэгвэл 90 оног 90% нь одоо чөлөөлөх гэдэг юм. Энэ бичлэн бол манай оюутнуудад бол нийгмийн идэвхтэй, за мөн авьяастай, сагсан бөмбөгийн одоо шгшээ багт одоо тоглож байгаа тамирчдад бол нээлттэй боломж байдаг. За мөн одоо нийгмийн идэвхтэй оюутны холбоонд ажилладаг оюутнуудад зөвхөн идэвхтэй байснараа л бас оюутны холбооны зөвлөлийн гишүүн байснараа тэтгэлэг авах юм боломжтой байдаг. За мөн тэгээд дээр нь бол амжилтын эзэн хөнгөлөлт урамшуулалт бол олон улсын болон улсын чанартай томоохон одоо тэмцээн илтгэлүүдэд бол одоо байр эзэлсэн тохиолдолд бол тухайн оюутны өөрийнх нь хүссэн сонирхлыг харгалзан үзэж, өргөдлийг харгалзан үзэж ингэж сургуулийн зүгээс бол тэтгэлэг хөнгөлөлт олгодог юм журмтай. За 2021-с 2022 оны хичээлийн жилд бол дараах хөнгөлөлт урамшууллыг Батбандан их сургуулийн зүгээс нийт элсэгч нартай бол танилцуулж байгаа, санал болгож байгаа. За энийг бол маш одоо илүү гоё боломжтой зүйл гэж миний хувьд бол харж байгаа. За тэгэхээр багш гадаад талын боловсрал, за мөн нийгмийн ажил зэрэг одоо хөтөлбөрт зөвхөн эрэгтэй эсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
За мөн дараа нь багш сургуулийн өмнөх насны боловсрол буюу одоо бидний хэлдгээр цэцэрлэгийн багш анги. За мөн багш Монгол хэл уран зохиолын боловсрол, компьютер програм хангамж, сэтгүүл зүй гэсэн хөтөлбөрөөр элссэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг Хотод ангирах сургуулийн зүгээс 100% чөлөөлнө гэсэн ийм хөнгөлт байж байна. 2021 оноос 2022 оны хичээлийн жилийн элсэлтийн журмыг хангасан нийт элсэгчдэд эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 50% нийт элсэгч нар ч за энэ дундаа агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрт элсэгч за эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 1.5 сая төгрөгийг хөнгөлнө. За мөн элсдийн ерхий шалгалтын оноонд үзүүлэх хөнгөлт байгаа. За энэ оноо гэдэг бол бас одоо яалтч байхгүй тухайн одоо элсэгчийн тухайн одоо төгсөгч сурагчийн тийм ээ одоо үнэхэр хичээл зүтгэлийг шууд одоо дүгнэх боломжтой ийм оноо гэж ингэж үзэж байгаа. За тийм учраас элсэх хөтөлбөрийн суурь хичээлээр 701 ба түүнээс дээш оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100% хөнгөлнө. За энэ дундаа агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрт элсэгч эхний хичээлийн жилийн одоо сургалтын төлбөрөөс 2.5 сая төгрөг хөнгөлөхөөр байгаа. Мөн дараа нь элсэх хөтөлбөрийн суурь хичээлээр 601-ээс 700 оноотой бол хичээлийн одоо эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг за 75 одоо хувь хүртэл одоо ингэж хөнгөлөх боломжтой. За энэ дундаа агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрт элсэгч эхний одоо жилийн сургалтын төлбөрөөс 2 сая төгрөг хөнгөлөх ийм боломжтой байгаа. Энэ дээр бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд одоо хөнгөлт урамшууллыг бол давхардаж олгодгүй ийм одоо бас журамтай байгаа. Тэгэхээр аль хөнгөлтийг аль журмыг одоо баримтлах вэ, аль хөнгөлтийг авах вэ гэдэг тухайн үедээ бол одоо элсэгч маань өөрсдөө бас одоо шийдэх юм бэ. За дараагийн слайд. За чадваржуулах одоо нэмэлт хөтөлбөрүүд мөнгөлт гэж хоёулагийн цаг ер нь хэр байгаа вэ? Гайгүй байна уу? За байгаа. Гайгүй юу те. За би тэгвэл эдгээр зүйлсээ бас цагийн тулаад байвал газ алгасчих гээд байна л да. За яг энэ дээр бас нэг зүйлийг заавал танилцуулах ёстой гэж ингэж үзэж байгаа. За Хотод ангирах их сургууль Оксфордын EAP хөтөлбөрийг англи хэлний EAP хөтөлбөрийг бол хэрэгжүүлж эхлээд ингээ 3 дахь жилдээ одоо ажиллаж байгаа. За энэ нь яах вэ гэхээр за англи хэлний дөрвөн чадвар зэрэг хөгжин энд сурч байгаа оюутнууд маань төгсөхдөө оюутнууд маань IELTS болон TOEFL-ийн аль биесийн өндөр оноотой төгснө. За тэгэхээр одоо энэ оюутнууд маань болоод сурч байхдаа өөр ямар нэгэн сургалтын төв эсвэл магадгүй сургуулаас төгссөний дараа дахиж одоо ямар нэгэн хэлний бэлтгэл суугаад дараачийн одоо тий боломжоо ашиглах хүртэл ингэ цаг алдахгүй гэсэн одоо ийм үг. Тэгэхээр бол илүү боломжтой гэж ингэж үзэж байгаа. За манай Хотод ангирах их сургууль зөвхөн оюутнуудтай гэлтгүү багш нарыгаа бас EAP хөтөлбөрт хамруулад манай багш нар одоо эхнээсээ бол одоо шалгалтуудаа өгөөд оноонууд аваад ингэж явж байгаа маш одоо боломжтой юм гоё хөтөлбөр байгаа. За тэгээд EAP хөтөлбөр бол оюутнуудад илүү одоо давуу талтай илүү одоо бас хөгжих боломжтой хөтөлбөр гэдэг бол ингэж бас харж байгаа. За суралцахынхаа одоо зэрэгцээ өдөр бүр сургуулах орчинд мэргэжлийн өндөр ур чадвартай багш нартайгаа за мөн иж бүрэн тохиолсон танхимд өөрийгөө хөгжүүлэх хувь хүний одоо ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Энэ дээр би нэг зүйлийг бас цохон тэмдэглэж хэлмээр нэг санагч байна. Хувийн сургуулиуд гэхээр одоо магадгүй эцэг эхчүүд гэдэг юм уу одоо масс одоо дийлэнхээр олон нийт бол хувийн сургууль гэхээр заавал одоо нэг юм түрээсийн баримт байдаг. Өөрсдөө гэсэн байранд тэнхэн байдгүй. За тийм болохоор одоо жишээ нь сургуулийн хичээлийн цагийн дараач гэдэг юм уу үлдээ суугаад номын сандаа за ангиараач гэдэг юм уу ингээд суугаад бүгдээрээ хичээлээ хийх юм боломж олддгоо. За ямар нэгэн байдлаар хичээлийн бус цагаар сургууль дээрээ одоо байх боломжгүй гэдэг энэ зүйлийг бас хараад жоохон шүүмжлэх маягтай байдаг. За Хотод ангирах сургууль түрүүн хэлсэн тийм ээ. Хичээлийн 3 байртай яг өөрсдөө гэсэн байр учраас яг энэ тал дээр бол одоо оюутнуудтай бол бүр нээлттэй хичээлийн бус цагаар бол сургууль дээр илүү цагаар одоо ажиллах, сурах ийм боломжийг бол олгож өгдөг. За 1 2 3 4-р курс гэдэг ерөнхийд нь онцлоод бол энэ PPT-н дээр оруулсан байгаа. За 1-р курст бол одоо эсэгч нар буюу 1-р курсын оюутнуудтай бол маань сургуулийн зүгээс за ерөнхий ур чадвар, хүн байхын учир, шилдэг оюутны 7 дадал, оюутны оролцоо манлайлал, за элтэх ур чадвар гэх зэрэг одоо чадваруудыг одоо дараагийн слайд дээр танилцуулах PPT-н дээр бол танилцуулахаар байгаа. Тэрэн дээр яадаг гэхээр клуб дугуулангууд хичээлдэг. За энэ клуб дугуулангуудаар дамжуулж
оюутнуудаа бол эдгээр уран чадвар гэдэг суулгадаг байна. За хоёрдугаар курсны мэтгэлцэх ур чадвар хөтөлбөрүүд ордог байна. За мэрэгжлийн ур чадвар хөгжүүлэх хөтөлбөр, за дөрөвдүгээр курсны мэрэгжлийн ёс зүйн хөтөлбөр гэх зэрэг за хөтөлбөрүүд орж оюутнуудыг бол хөгжүүлдэг байна. За гадаадын ихтэй сургуулиуд болон одоо төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллаж байгаа жишээ энэ бол тийм ээ. Жишээг бол харуулхад за төрөнд урьдчилсан агарын тээврийн үйлчлэгээ болон олон улсын харилцаа хөтөлбөрөөр хамтарч байгаа Хансоо их сургууль байна. За мөн одоо Японд аялал жуулчлалын менежмент хөтөлбөр, за Хөдөө аж ахуйн ард улсын Явныны их сургууль, за Шинэ яны багшийн их сургууль, за гих зэрэг байж байна. За энтэгтэй програм хангамж, компьютер програм хангамж хөтөлбөр байж байна. За Туркийн Косели их сургууль байна. За мөн Европын холбооны Erasmus Plus төслөөр дамжуулж одоо Европын холбооны их сургуулиудтай бас солилцооны хөтөлбөрүүд байж байгаа. Америкийн нэгдсэн улс төвтэй ECBSP бизнесийн удирдлага хөтөлбөрүүд бас ингэж байж байгаа. За гэх мэтлэн бол жишээ байгаа. За дараагийн слайдыг хамтдаа харцгаая. За дугуулan клубүүдийн тухайд бол ерөөдөө танилцуулъя. За Otis 2030 гэдэг энэ дээр ногооноор тэмдэглэсэн байгаа. Энийг би бол илүү бас онцолж оруулъя гэж ингэж бодож чинь. Засгийн газрын зүгээс доктортой хөгжил 2030 гэдэг одоо зүйлийг зарлж баталсан байгаа. За тэгэхээр үүний хүрээнд Отгон тэнгэр их сургууль Монголд анх удаа гадны GUPS гэдэг одоо энэ олон улсын доктортой хөгжлийн байгууллагыг байгууллагт нэгдээд Отгон тэнгэр их сургууль Монголд анх удаа ногоон хөгжлийг бол эрхэмлсэн ногоон хөгжлийг ногоон боловсролыг за доктортой хөгжлийг нэвтрүүлсэн ийм сургууль болж одоо Монголд одоо эхлүүлсэн байгаа. За тэгээд үүнийхээ хүрээнд Otis 2030 гэдэг клуб бас байдаг. Манай сургууль дээр Green Office бас байгаа. За тэгээд одоо ялангуяа одоо эрх зүйн хөтөлбөрөөр сурч байгаа хуулийн сургуулийн оюутнууд зориулсан. За Мактрел шүүхэн мэтгэлцээний клуб байж гин. За криминолог гэж байж гин. За манай хувь хүний хөгжлийн одоо тулах цэг клуб гих зэрэг бас байж байна. За одоо манай сургууль энэ дээр бас нэг зүйлийг цохон тэмдэглэхэд амьд төгчийн pumpkins гэж хамтлагтай энийг бас би тухайн үед ажилд ороод тун удаагүй байхдаа амьд төгчийн хамтлаг бас оюутнууд дундаас нэгээд за ингээд оюутнууд нь бас одоо ингээд сургуулийн үйл ажиллагаа зэрэг зүйл дээр тийм ээ сургуулийнхаас нүүр царайлж ингэж тоглож өгдөг ийм одоо хамтлаг бас байдаг. За карьер хөгжлийн төв бас байдаг. Карьер хөгжлийн төв маань яадаг гэхээр оюутнуудаа за мөн багш зөвлөх оюутнуудаа за мөн одоо төгс курсын оюутнууд маань бол одоо карьер хөгжлийн төвөөр дамжуулж за өөрсдөө одоо ажил олгогчтой холбогдох гэдэг юм ажил олгогчдын зүгээс бас тавьсан шаардлагын одоо биелүүлэхийн одоо илүү тэнд одоо төгөхийн үднэсч гэдэг юм уу илүү өөрсдөө хөгжүүлэх бие дааж хөгжүүлэх бас боломжтой ийм карьер хөгжлийн төв маань бас байж байгаа. За сургуулийн орчинд гэдэг бол за оюутны суралцах нөхцөл бололцоог хангаж за сургалт дадлагын баазыг одоо бий болгосон байгаа. За энэ дээр бол эрдэм шинжилгээ судалгааны төв байж байгаа. Хууль зүйн клиник сургалтын төв байгаа. За эдийн засгийн бизнесийн удирдлагын сургуулийн хувьд бол интерактив санхүүгийн програмын сургалтын төв байна. За хүмүүлийн сургуулийн хувьд бол нийгмийн судалгааны төв болон багшийн хөгжлийн төв гэсэн энэ одоо зүйлс төв байгаа. За оюутан чиглэсэн төв болохоор түрүүн бас дурдчихсэн тийм ээ. За сэтгүүл ангийнханд зориулсан радио студ, телевизийн одоо иж бүрэн одоо тоногтой студ байж байгаа. За интернет төв байж байна. За мөн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгаа. За энэ оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр дамжуулж оюутнууд маань бас одоо цагийн ажил хийх боломжтой ийм одоо сайхан төв байдаг. За биеийн тамир спорт, за биеийн тамир одоо заавал фитнес төв байдаг. За Отгон тэнгэр их сургуулийн багш оюутнуудад зориулсан яг одоо мэрэгжлийн одоо фитнес одоо жим гэж ярьдаг тийм ээ. За фитнес төв бол манд байдаг. За энэ маань болохоор оюутны суралцах нөхцөл бололцоог хангасан сургалт дадлагын баазыг одоо бүрэн одоо бий болгосон гэж ингэж ойлгож болно. За мөн сургуулийн аль ч орчинд одоо үнэгүй Wi-Fi тавьсан байдаг. За Отгон тэнгэр их сургуулийг сонгох одоо дараах 10 шалтгааныг бас дурдвал хамгийн их тэтгэлэг болгодог сургууль. За энэ дундаа Монголын топ 10 сургуулийн Отгон тэнгэр их сургууль шилдэг оюутнуудаа өнөө хүртэл 1 тэрбум 500 гаруй сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийсэн байгаа. За сургалтын одоо тухлаг таатай орчинтой. За чадваржуулах сургалт, сургалтын нэмэлт хөтөлбөртэй буюу багш нар маань оюутан төвтэйгээр илүү ажилладаг. Багш нар маань оюутнуудаа зөвхөн хичээл сургалтын одоо зүйлээс одоо хичээл сургалтын хөтөлбөрөөс гадна хувь хүн рүү илүү чиглэж бас одоо ажиллах ийм боломжтой байдаг шүү. За орлоготой оюутан хөтөлбөр төрөний миний дурдсан оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр дамжуулж орлоготой оюутан хөтөлбөр маань хэрэгждэг байгаа. За агсан төвшөнд магадлал итгэмжлэгдсэн. За оюутнууд төрөө санхүүгийн болон бусад дэмжлэг авах
одоо ийм боломжтой. Мөн би түрүүний одоо PPT танилцуулгын хамгийн ихэнд баг дурдчихсан да. Дараагийн одоо агсан төвшөнд суралцах боломжтой. Гадны их сургуулиуд руу apply хийгээд магадлал итгэмжлэгдсэн сургуулийг заавал та бүхэн сонгорой гэдгийг бол зөвлөгөө өгсөн байгаа тийм ээ. За спорт цогцлбортой маш одоо том заалтай. За оюутны лигийн одоо авраг багтай маш одоо амжилттай яваа отон нэг шилүүлсэнд гэсэн ийм сагсан бөмбөгийн одоо шилдэг багтай энд одоо залуус та бүхэн ч гэсэн нэгдэх юм боломжтой гэж ингэж урьж байна. За олон улсын оюутны солилцооны хөтөлбөрүүдтэй түрүүн бас гарчсан тийм ээ. Бүгд найрамд Солонгос улс, Япон, Тайван, Турк, Хятад ард одоо бүгд найрамд Хятад ард улс гэсэн ихтэй сургуулиудтай бол хамтарч ажилладаг. За төгсөгчдийн одоо рейтинг өндөртэй төгсөгчдийн одоо ажлын байранд байрсан байдал болох одоо 89%. Энэ бол маш өндөр тоо гэж хувьтай бол би боддог. Яг тэгэхээр их сургуулийг сонгохдоо залуучууд маань одоо сурагчид маань төгсөгчдийн одоо чанар чансаа төгсөгчдийн хэдэн хувийн ажил эрхлэлтэй хэдэн хувийн мэргэжлэр ажиллаж байгаа вэ гэдгийг бас заавал хараарай гэж ингэж зөвлөмөр байна. За манай сургуулийн хувьд бол за яг ийм одоо 89% хүртэл төгсөгчд маань ажил эрхлэлтэй байгаа. За мөн чамд одоо тэдний нэг байх боломжтой байгаа шүү гэдэг ингэж хэлэхэд татаа байна. За ингээд миний танилцуулга маань энэ төрөд өндөрлж байна. За тэгэд хэрвээ надтай холбогдож хувийн мэдээлэл бас хувийн журмаарч гэдэг юм те яг зөвлөгөө авахыг хүсвэл миний одоо Facebook аккаунт Мөнгөө Жаргал сайхан гэдэг нэг юм хаягтай байж байгаа. За миний өөрийн одоо албан мэйл маань бол music@totonegэрцэг.gmail гэсэн ийм хаяг байна. За мөн одоо 88-9-8-6 гэсэн ийм утасны дугаар бас байгаа шүү. За энэ дээр би сургуулийнхаа вебсайтыг нэг ерөөхдөө би нэг харуулчих гэж ингэж бодож байна. За Хотгон Тэнгэр их сургуулийн Хотгон Тэнгэр их сургуулийн вебсайт маань Хотгон Тэнгэрцэг.gmail гэсэн ийм хаяг байгаа. За тэгэд энэ вебсайтаар нэвтэрч сургуулийн бүхий л одоо мэдээлэл шин одоо содон үйл ажиллагаанууд тийм ээ. Ямар зүйл болж ийн сургуульд эсгэд яг ямар бололцоо шаардлагуудыг хангасан байх хэвээр ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ийн гих зэрэг мэдээллүүдийг та бүхэн сайтнаас бол авах боломжтой. За мөн Хотгон Тэнгэр их сургууль гэсэн пэйж хуудас байгаа. За пэйж хуудасаар бас мөн одоо орч та бүхэн мэдээлэл авах боломжтой. Энд дээр мөнхөлтөгч би нэг видео үзүүлж болох уу одоо? Илүү яах вэ? За окей. Үйлчлэгээд танаа бас брэнд үйлчлэгээ болтой хүмүүс бас их асууж байна. Танд танилцуулга видеого үзүүлж бидэнд. Окей. За тэгээ энэ манайх Хансаг сургуультай хамтарч байгаа агаарын тээврийн үйлчлэгээ 2 хөтөлбөрийн танилцуулга видео. За бид нар хэрэгжүүлж байгаа нийт 18 хөтөлбөрийнхөө танилцуулга видеог араас нь цугруулж ингээ гарганаа. Хөтөлбөр болгон дээр бүх мэдээллүүдийг хангалттай оруулсан байх учраас яг одоо үүн шиг та бүхэн бол мэдээллийг авах боломжтой шүү. За ингээд агаарын тээврийн үйлчлэгээ хөтөлбөрийн маань танилцуулгыг үзэн сонирхно. Сайн байцгаана уу? Хотгон Тэнгэр их сургуулийн хүмүүлгийн сургуульд хэрэгждэг агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрийг танилцуулж байна. Анх 1930 онд Эллен Чёрч гэдэг бүсгүй 25 наснда Boeing Air Transport, одоогоор United Airlines компани Сан Франциско Шайн Грейсийн нислэгт үйлчилж дэлхийн анхны эмэгтэй агаарын бүхийгийн ажилтан болжээ. Нисгийн сургуульд сурч байхдаа галт тэрэгний проводниктай адил үйлчилгээг агаарын хөлөгт нэвтрүүлэх санаа гаргасан бөгөөд үүнийг Boeing Air Transport дэмжснээр 7 бүсгийн бүрэлдэхүүнтэй Sky Geos нэртэй анхны багийг байгуулжээ. 2017 оноос эхлэн Хотгон Тэнгэр их сургууль Монгол улсад анх удаа агаарын тээврийн үйлчилгээ бакалаврын хөтөлбөр албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн юм. Тийм шүү. Энэ нь 2/2 хөтөлбөр буюу бүгд найрамдах Солонгос улсын Хансоо их сургуультай хамтран хэрэгжүүлж эхэлсэн ба 2 сургуулийн дипломтой төгсөх онцлогтой юм байна. Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрөөр төгснөөр онгоцны хөлгийн бүхээгийн ажилтан, агаарын тээврийн үйлчилэгч, бүртгэл мэдээлэл давлгааны мэргэжилтэн, аялал жуулчлалын салбарт хөрвөн ажиллах боломжтой юм а. 2021-ээс 2022 оны хичээлийн жилд Хотгон Тэнгэр их сургуульд элсэн орсон элсэгч бүрд эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 1.5 сая төгрөг, эсвэл эсэлтийн ерхий шалгалтад 701 ба түүнээс дээш оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 2.5 сая төгрөг, 601-ээс 700 оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 2 сая төгрөгийг хөнгөлөх боломжтой гэсэн шүү. Манай сургуулиас Хансоо их сургууль сурахаар явсан оюутнууд маань удахгүй төгсөх нь штэ. Тийм байна. Удахгүй төгсөөд агаарын тээврийн салбарт чадварлаг мэргэжилтнүүд болоорой гэж хүсэн өрөөж байна.
За. Яа баярлалаа хөнгөнсөх танаа. За үнэхээр бас сонирхолтой ихтгэл байна. За ихтгэлийн дундор бас хэд хэдэн асуултууд ирлээ. За асуултууд руу орохоос өмнө би бас зарим зүйлийг илтгэгчээсээ тодруулчихсанмаар байна. За үнэхээр бас олон байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн чанарын баталгаа харуулдаг. За ISO-то сургууль гэдэг маань бол өөрөө процедурын бүхэл үйл ажиллагаан дээр чанарын үйл ажиллагааг хяналт шалгалтуудыг нэвтрүүлсэн маш одоо юу гэдэг зохион байгуулалт сайтай удирдлагын түвшинд мэдээлэл харилцаа холбоо бүгд шилжих энэ бүх боломжуудаар хангагдсан байдаг. Энэ талаараа сургалтын чанар бол маш өндөр гэдэгт итгэж байна тийм үү? Гурван байгууллага. Дээрээс нь олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг сургууль гадаадаас багш нар хэр их ирж ажилладаг вэ? Гадаадаас манай тасалцсан уу? Асуултыг гүйцсэн сонсоогүй шууд яриад эхлэх чинь. За Отхон дэнгэр их сургуульд бол гадны мэрэгчлэн багш нар бол одоо жил болгон ирдэг. За яг энэ жилийн хувьд бол бас онцлогтой байгаа тийм ээ. Хөл өрөө за хэлэн хаасан байгаа. Гэхдээ манай сургуульд бол жишээ нь EAP хөтөлбөрийн хувьд бол одоо Патрик гэдэг одоо багш маань мэрэгжлийн багш маань ирсэн байгаа. Хичээл одоо онлайнаар явж байгаа. За хятад ард улсаас бүгд хятад ард улсаас бол мэрэгжлийн багш нар ирдэг. За мөн түрүүнд дуржсэн Тайваны Минчуаны их сургууль гэдэг. Минчуаны их сургуулиас бол жишээ нь бол мэрэгжлийн багш нар бол жил болгон ирдэг юм одоо юу тооцоологтой байгаа. Тэгэхээр хөтөлбөрнчсэн гадаадд магадлан итгэмжлэгдсэн. За мөн бас олон улсын багш нар заадаг гэхээр үнэхээр бас дуртай чанартай сургалт явагддаг гэдэг нь мэдэгдэж байна. Миний бас нэг онцлог ярмаар юм байгаа нь болохоор танаа урайн дээр алсын хараан дээр ч гэсэн их тодтогч өгч чинь хүн байх гэдэг зүйлийг маш их онцлог ярьж байна. Тэрийг хөгжүүлсэн бас маш олон тооны клубүүд ажилт юм байна, мэтгэлцэн. За дээрэс нь mock trail гэдэг энэ их олон тооны speaking club гэдэг. Энэ болохоор хүүхний ур чадваруудад маш их анхаарч байна. Дээрэс нь болохоор байгууллага дээр сургууль дээр болохоор одоо хөтөлбөрийн биржтэй. Тийм хөтөлбөр эрхлэлтийг дэмжихтэй гоо. Тэгээд хөтөлбөрийн биржтэй гэдэг байна болохоор бас яг тухайн сурагч нарыг болохоор мэрэгжил талаасаа бол маш их хөгжих боломжуудаар тасралтгүй хангаж өгдөм болов гэж бас их бодож байна. Номын сангийн үйлчлэгийг бас онцолж асуумаар байна. Ер нь цаг ажилтдаг үе хүүхдүүд номын сан их сургуулийн хувьд бол номын сан бол маш чухал орчин шүү дээ. Тэглгүй яах вэ? За одоо юу яаж болох вэ? Манай сургалтын нэгдсэн албаны дарга Мегмөхүү багш маань бас орж ирсэн байгаа. Тэгэхээр Мегмөхүү багш яг энэ тал дээр хариулаад асуултанд хариулаад явсан зүйтэй байх гэж би бол бодож байна. Тэгээ. За. Сайн байна уу? За сайн байна. За өнөөдрийн манай сургуулийн танилцуулгыг танилцсан нийт одоо оролцогч нартай өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Миний видеог хэмээн фолдогч хаачихсан байна уу? Үгүй дээ. Миний дүрсийг Би бол хаагаагүй. Тийм үү. За мөнхөлдөгч сайн асуултын тухайд бол номын сон гэдэг бол ялцчгүй оюутан залуус ер нь оюутан залуус гэлтгүй одоо бүхэл одоо суралцагчдад бол маш чухал одоо ийм газар байдаг. Өөрийгөө хөгжүүлэх хамгийн одоо ийм таатай орчин байдаг. За үүнтэй холбоотойгоор Отхон дэнгэр их сургуулийн номын сан ч гэсэн бас ялгаагүй суралцагчид болон оюутнуудаа зориулсан бас уншлагын болон танхимыг бол тухайн оюутнуудаа бэлдсэн мөн одоо номын сангийн хайлтын систем болоод бусад зүйлс ч гэсэн оюутнуудаа маш ойлгомжтой иймэрхүү одоо байдалтайгаар байгаа. Мөн одоо бид бүхэн 2 дугаар улирлаасаа эхлэн цахим номын сан байгаа бүтээлүүдэд бол цахимжуулах ийм одоо ажил бол эхэлчихсэн ингэж явж байгаа. Тэгэхээр бол яг өнөөдрийн энэ үед тэмээ цар тахалтай ийм карантинлэгдсэн энэ үед бол оюутан залуус маань заавал сургууль дээр ирэх шаардлагагүйгээр цахимаар ном сурах бичгээ аваад танилцаад ингээд улам сайн одоо хичээлдээ сургалтанд бол ингээ оролцоод явах бүрэн боломжийг бол хангахаар одоо ажиллаж байгаа. Маш их баярлалаа. За бас нэгэн асуулт байна. Түрүүн тэтгэлийн хугацаанд яригдчихсан Европын улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлд оруулсан гэдэг. Энэ дээр бид нэмэлт асуулт маань юу вэ гэдэг юм бол шилжин суралцах боломжууд хэр их байдаг вэ?
эндээс кредитээ тооцоолаад тухайн их сургуулиудад 1-2 дугаар курсээс юм уу эсвэл төгсөх курстэй шилжин суралцах боломжууд байдаг уу? За бид түрүү мөнгөн сөхөгчийн танилцуулга дотор бас явсан Европын холбооны Erasmus Plus гэдэг энэ төслийн хүрээнд бол бид бүхэн сургалтын хөтөлбөрүүдэд бол магдлуулах гэдгээсээ илүүтэйгээр өөрөөр хэлбэл тухайн одоо төслөөр дамжуулаад чанараа баталгаажуулах. Ингэж чанараа баталгаажуулснаар бид бүхэн зөвхөн манай сургууль биш одоо манай сургуульд сурч байгаа оюутнуудын тухайд бол таны хэлдгээр Европын холбооны улсууд зөвхөн Европын холбооны улс гэлтгүй одоо бусад дэлхийн ихтэй сургуулиудад дэвшин суралцах, кредитээ тооцоолох ийм бүрэн боломжууд бол нэгдэж байгаа. Европын холбооны Erasmus Plus гэдэг төсөл маань бас дээд боловсролын ялангуяа дээд боловсролын салбарт төлхөө их одоо хөрөнгө оруулдаг тэр утгаар нь одоо төслүүд хэрэгжүүлдэг ийм одоо байгууллага. Учираас одоо Отгон тэнгэр их сургууль уг төслөөр дамжуулан шинжээч нарыг одоо томилуулж ингэж ажиллуулсан нь бол илүү давуу талтай байгаа. Мөн одоо Отгон тэнгэр их сургуулийн тухайд бол кредит систем л бол ингээд шилжээд ингээд явж байгаа. Учираас гадны улсуудын одоо тэр хичээл сургалт хөтөлбөрт бол кредитээ бол ингээд тооцоолоод шилжин суралцах бүрэн боломжууд бол нээлттэй байгаа. Яг зөвхөн бас мундаг хадаад харилцаатай ялцч олон улсын сургууль болж байгаа ийм сургууль байханаа. За үзэгчнээс ирсэн асуултууд маань болохоор хууль зүйн сургуулийн талаар, эрх зүйн мэргэжлийн талаар мэдээлэл өгөөч гэсэн асуулт байна. За мөн төлбөр хэдвэ? Ялангуяа агаарын тээврийн үйлчилгээ гэдэг хөтөлбөрийн төлбөр хэдвэ гэсэн асуулт ирсэн байна. За хууль зүйн сургуульд бид бүхний хэрэгжүүлж байгаа хөтөлбөр маань эрх зүйн хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа. Гэхдээ энэ маань одоо зөвхөн ганцхан эрх зүй гэдэг бас хөтөлбөр бол бас гэж ойлгож болохгүй. Энэ эрх зүй гэдэг маань дотроо маш олон салбар хууль эрх зүй байдаг. Иргэний эрх зүй, олон улсын эрх зүй, аж ахуйн эрх зүй, бизнесийн эрх зүй, эрүүгийн эрх зүй гэдэг энэ одоо салбар эрх зүйнүүдээр ялгаагүй орж ирсэн суралцагчид маань суралцах юм бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн 1-р курстэй оюутнууд маань эрх зүй гэж юу вэ, хууль гэж юу вэ гэдэг ерөнхий мэдээлэлтгүүнүүдийг олж аваад 2-р улирлаасаа мөн одоо 3-р улирлаасаа 2-р ангиасаа бол яг одоо өөртөө одоо тохирсон өөрийн одоо зан характер болон өөрийн мэрэгжил, өөрийн сонирхол тийм ээ энэ бүхэндээ одоо чиглэсэн. За хэрэг би бол одоо цаашдаа эрүүгийн эрх зүйгээр сонирхолтой, иргэний эрх зүйгээр сонирхолтой, эсвэл бизнесийн эрх зүй, эсвэл одоо олон улсын эрх зүйн чиглэлээр одоо суралцах сонирхолтой байна гэдэг юм уу. Иймэрхүү байдлаараа оюутан маань сонголтоо хийгээд цааш нь одоо үргэлжлүүлэн суралцах юм бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр энэ бүхэн дээр бол манай мэрэгжлийн багш нар бол 1-р ангид орсны дараа бол зөвлөгөөнүүдийг өгөөд мөн зөвхөн зөвлөгөө өгөхөөс гадна оюутнуудынхаа сэтгэл зүй болон оюутнуудынхаа онцлогийг бас тодорхойлоод за үнэхээр одоо тэр тухайн оюутанд тохирсон чиглэлээр нь зөвлөгөө өгөөд удирдан чиглүүлэх ийм одоо үйл ажиллагаануудыг зохион байгуулад явж байгаа. За агаарын тээврийн үйлчилгээний буюу одоо онгоцны үйлчлэгч тийм ээ. За энэ хөтөлбөрөөр суралцагчид 1-р өнгөрсөн хичээлийн жил буюу одоо энэ явж байгаа 20-21 оны хичээлийн жилийн манай сургалтын төлбөр бол 4,550,000 төгрөг байгаа. За тэгэхээр энэ шинээр эсэгч нартай бол түрүүчийн мөнгөн сөхөгчийн одоо хийсэн хөнгөлт урамшуулал зүйл бол хамрагдах бүрэн боломжтой байдаг учраас хөнгөлтүүдэд идлээд мөн одоо онц сураад тийм ээ одоо амжилттай суралцах мөн оюутны зөвлөл болон янз бүрийн одоо тэр төгсөгчийн нэрмж тэтгэлэг бүх зүйлд одоо хамрагдаад явах юм бол оюутнуудын одоо эцэг эхчүүдийн одоо нуруунд дээр байгаа ачаал гэх юм уу тийм ээ энэ нь бол харцангуй бол багасаад явах юм гэж ингэж харж байгаа. Отгон тэнгэр сургууль маань онгоцтой гэж дуулсан үнэн үү? За Отгон тэнгэр их сургуулийн тухайд бид бүхэн юу байгаа Хансуугийн их сургуультай бол хамтарсан үйл ажиллагаа бол сая энэ агаарын тээврийн үйлчилгээ гэдэг хөтөлбөрөөр явуулахаар ингээд үйл ажиллагаагаа явуулаад байж байгаа. Тэгэхээр манай удирдлагууд болон одоо гэрээ байгуулах үед Хансуугийн их сургууль дээр бол очиж ингэж танилцах юм одоо гэрээ байгуулах зүйлс бас хийсэн. Одоо яг оюутнууд маань суралцж байгаа. Яг Отгон тэнгэр их сургууль гэдэг нэртэй бол онгоц байхгүй.
Яг хөө тэр тухайн үед бол Хансуугийн их сургуультай бол гэрээд хийгээд ярилцлага хийгээд явж байхад бол бид бүхний одоо энэ үйл ажиллагаа ингээд цаашдаа эрчимтэй ингээд явагдах юм бол магадгүй Хансуу их сургууль дээр Отгон тэнгэр гэдэг нэртэй бас онгоцыг бас хөөргөх ийм боломж байгаа гэдэг ийм одоо яриа бол хийгдсэн. Гэхдээ энэ бол бүр яг албан ёсны бол бас биш. Бид бүхний одоо цаашдын бас энэ их гоё асуултууд бид бүхэн бас ирээдүйдээ Отгон тэнгэр их сургууль гэсэн тийм ээ ийм одоо хөлөг онгоцтой болохыг сайхан бэлгшээлтэй асуулт байна. Бас үзэгчдээс асуулт ирсэн байна. Үзэгчдээс ирсэн асуултыг асуухаас өмнө би бас эрэгтэй оюутнуудад тэтгэлэг болгодог. Ялангуяа багш мэргэжлэр сурч байгаа. Энүүн дээр бол олзуурагчийн боловсролын салбарт нийт ажиллаж байгаа хүний нөөцийн 83% нь эмэгтэйчүүд, 17% нь эрчүүд байгаа гэсэн юм байгаа. Ялцчгүй хүйсэд тэгш бус харьцаа энэ салбарт маш хүчтэй байдаг. Тэгээ эрэгтэй оюутнуудад эзэн тэтгэлэгт хөтөлбөр зарлж байгаад нас хувийнхаа зүгээс маш их баярлалаа гэж хүсэж байна. Тэгээд хятад хэлний багшийн мэргэжил би юу хэрвээ байдаг бол ямар яшин шалгалтууд өгөх вэ гэсэн үзэгчийн асуулт байна. За баярлалаа. Юуны бид бүхэн бол хүйсийн ялгамжтайгаар оюутнуудаа эсвэлэх тал дээр бас гендрийн асуудал, гендрийн мэдрэмжтэй ийм одоо эсэлтийн бодлогыг бас хэрэгжүүлээд явж байгаа. Энэ маань бас 3-4 жил бас хэрэгжээд явж байгаа. Энэ ч утгаараа бас манад элсэж байгаа оюутнуудын тухайд бас энэхүү одоо тэтгэлэгт бас хамрагдаад явъя гэсэн одоо ийм эсэгчнэр бол бас орж ирдэг. Энэ бас манай сургуулийн элсэлтийн бодлогын бас нэг давуу талаа гэж ингэж харж байгаа. Мөн одоо сүүлийн үед бол бас таны хэлдгээр багш нарын тухайд бол эрэгтэй багш нар бол маш их цөөрсөн. Тийм учраас энэ багш мэргэжил бол Монгол улсын хэмжээнд бол нэг шаардлагатай одоо тэргүүлэх зэргийн одоо ийм мэргэжлүүд учраас энэ төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогыг ч гэсэн одоо дэмжих энэ одоо утгаараа Отгон тэнгэр их сургуулийн эсэлтийн бодлогыг зохион байгуулад явж байгаа. За хятад хэлний ангид эсэгч нар маань монгол хэл болон англи хэлээр эсэлтийн ерөнхий шалгалт өгнө. За жил болгон бол боловсрол шинжилгээ ухааны сайд тушаал гаргаж эсэлтийн босго оноог бас ингээд тогтоодог. Тэгэхээр одоо 21-ээс 22 оны хичээлийн жилийн босго оноо бол хараахан тодорхойгүй. Гэхдээ хуулиндаа бол 2 хичээл, 2 ба түүнээс дээш хичээл гэсэн одоо ийм заалт байдаг учраас 2 хичээлээр англи хэл, монгол хэлээр бол одоо эсэлтийн шалгалтаа өгөөд ингээд эсэх бүрэн боломжтой байгаа. Сүүлийн асуулт сэтгэл зүйн мэргэжлэр орой ичнээ анги байдгүй 2 дээр нэг нь 2 хөтөлбөр байдгүй гэсэн зөвчийн асуулт фэйсбүүкээр дамжиж ирсэн байна. За сэтгэл зүйн анги буюу сэтгэл судлалын ангийн тухайд бол бид бүхэн 2017 онд анх энэхүү одоо юугаа хөтөлбөрөө нээсэн байгаа юм. Тэгэхээр хөтөлбөр нээгдснээс хойш дараагийн одоо шатны сургалт эхлэхэд зөвшөөрөл авахд бол заашгүй одоо төгсөлт хийсэн байх шаардлагатай байдаг. Тийм учраас одоогор бол манай сургуульд сэтгэл судлалын зөвхөн өдрийн анги байгаа. Орой ичнээ мөн одоо магистрийн хөтөлбөрийг одоо бид бүхэн бас төлөвлөд байж байгаа. Энэ дээр нийгэм болон зах зээлээс бол маш их одоо ийм одоо хүсэлтүүд бас ирдэг. Тийм учраас бид бүхэн дараагийн ирэх жилүүдийн одоо ийм төлөвлөгөөнд бол ирэх сэтгэл судлалын орой ичнээ одоо магистрийн одоо сургалт эрхлэхээр бол бас судалгаагаа хийгээд явж байгаа. За баярлалаа. Ингээд бидний танилцуулгын цаг дуусч байна. Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэн Отгон тэнгэр сургуулийн дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан та бүхэнд баярлалаа. Отгон тэнгэр сургуульд эсэхийг хүссэн суралцагчид болон тэдний эцэг эхчүүдэд хэрэгтэй мэдээлэл өгч чадсан гэдэгт итгэлтэй байна. Танилцуулгад оролцсон бүх оролцогчдод амжилт хүсч хүссэн сургуульдаа орж ирээдүйдээ эх орныхоо хөгжил цэцгэлтэнд өөрсдийн хувь нэмрээ оруулсан чадварлаг болгосон хүчин болоосой гэж хүссэн өрөөж байна. За маш баярлалаа. Бид бүхний танилцуулгыг хүлээн авч үзсэн та бүхэндээ маш баярлалаа. Мөн одоо орчин сургуулийн хамт олон мөнхөл тогтолцоо бас талархал илэрхийлье. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье.